Дараагийн мэдээг танилцуулахын нийгмийн бусад бүлгүүдтэй харьцуулахад өсвөр насны хүүхдүүд илүү их ганцаардаг юм байна. За тэдний одоо талаар судалгааг хийхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийгмийн одоо эрүүл мэндтэй холбоотой судалгааны байгууллагаас тус судалгааг хийж байгаа юм байна. Судалгааны шин тайланд дурдсанаар өсвөр насны охид нийгмийн бусад бүлгээс илүү ганцаардмал байгааг дурдсан. Гэхдээ эрэгтэй эмэгтэйчүүд өөрсдийгөө ганцаардаж гэж хэлэх нь одоо хэлэх магадлал нь адил байдаг юм байна. За дэлхийн 6 хүн тутмын нэг нь ганцаардаж байдаг бөгөөд үүний улмаас жил бүр хэдэн зуун мянган хүн амнасаа алддаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэхүү судалгаанд дурдсан байна. За залуучууд ганцаардалд хамгийн их хүртдгийг тайланд дурдсан бөгөөд өсвөр насныхны 20.9% нь за мөн 30-аас доош наснд хүрэгчдийн 17.4% нь ганцаарддаг гэж судалгаанд хариулсан байна. Харин 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн 11.8% нь ганцаарддаг болохыг судалгаагаар илрүүлсэн байна. За ерөнхийдөө эрэгтэй хүмүүс хүүсээс үл хамааран адилхан ганцаарддаг юм байна. За харин өсвөр насны охтууд хамгийн их ганцаарддаг бүлэг буюу 24.3% нь ганцаарддаг болохыг судалгаагаар тогтоосон. За ганцаардал тусгаарлалтанд төлөвлөж байгаа олон хүчин зүйл бий гэдгийг Америкийн ерөнхий мэд засалж байсан тус комиссийн дарга Бервик Мурти хэвлийнхэнд хийсэн баг хурлын үеэр мэдгдсэн. За тэрээр мэдэгдэхдээ бие махбодын бодлон сэтгцэн эрүүл мэндийн байдал муу байгаа нь харамсалтай нь олон хүмүүсийг нийгмээс тусгаарлахад хүргэж байна. За энэхүү одоо асуудлаас болоод нийгэмд олон асуудал үүсэж байгаа. За мөн нийгмийн гадуурхалт болон за ялангуяа залуучуудын дунд дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслийн хор хөнөөлтөд хэд удаан хэрэглэнээс болоод ганцаардал үүсэж байгаа юм байна. За ганцаараа цагийг өнгөрөөдөг хүн болгон ганцаарддаг гэсэн үг биш. Харин хэн нэгэн хангалттай нийгмийн харилцаа холбоонд орохгүй бол үүнээс одоо нийгмээс тусгаарлах нөхцөл байдал үүсдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо анхааруулж байна. За ганцаардлыг хүмүүсийг одоо хүссэн харилцаа холбоогүй үед үүсдэг өвдөлтийн мэдрэмж гэж тодорхойлсон. За нийгмийн тусгаарлалтын талаарх мэдээлэл илүү хязгаарлагдмал боловч 3 ахмад насны нэгд 4 залуу тутмын нэгд нь нийгмийн тусгаарлалт нөлөөллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нийгмийн харилцааны комисс одоо тогтоосон байна. Ганцаардл нийгмээс тусгаарлагдмал байдал нь хоёулаа нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагаврыг авчирдаг. За эдгээрээс болоод жилд 871 мянган хүн нас барах, цус харвах, зүрхний өвчин, цэхрийн шижин, танин мэдхүйн бууралт, сэтгцэн эрүүл мэнд муурдах зэрэг эрсдэлтэй нөхцөлд ордог юм байна. Гэхдээ нийгмийн одоо хүчтэй харилцаа холбоотой байх нь хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулж урт наслахад тусалдаг гэдгийг судалгаа тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэнүүд ганцаардлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгож нийгмийн харилцаа холбоо бэхжүүлэхэд туслах стратегийг илүү одоо хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалж байгаа юм байна. За хэтэрхий урт хугацаанд бид нийгмийн эрүүл мэндийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн энэ хандлага өөрчлөгдөх ёстой гэж судалгааны багийнхан үзэж байна. Зарим улс орнууд энэ чиглэлд аль хэдийн алхам хийж бодлогын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж эхэлсэн байна. За тухайлх юм бол Швед улс ганцаардалтай тэмцэх зорилгоор 30 сая еврогийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж байгаа юм байна. За энэхүү 30 сая еврогийн төлөвлөгөөний хүрээнд ганцаардаж, тусгаарлагдаж болцшгүй өндөр наснуудад үзүүлэх тусламж үйлчилгээг эхлүүлсэн гэдгийг Шведийн нийгмийн асуудал, нийгмийн эрүүл мэндийн сайд Якоб Промесид мэдгдсэн байна. За эх саруудад Швед улс 16-аас 18 насныханд зориулсан нийгмийн харилцааны бүлэг спорт арга хэмжээнд оролцох, гадагшаа зугаалах, спорт арга хэмжээнд оролцоход нь зориулж одоо хэрэглэх мөнгөтэй үйл ажиллагааны карт гэдгийг тарааж эхлэхээр болж байгаа юм байна. За энэ картыг авсан хүмүүс спортын одоо болон одоо бусад арга хэмжээнд оролцох боломжтой юм байна. За гол зорилго нь залуучуудад нийгмийн үр чадварыг эзэмшүүлэхэд туслах, за бүх насны хүмүүсийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд оршиж байна. За энэ бол ганцаардагдмал тусгаарлагдсан хүмүүсийн асуудал биш. Энэ бол бүхэл бүтэн нийгмийн асуудал гэдгийг Шведийн нийгмийн хамгааллын сайд онцолж байгаамаа.